энэ нөгөө хэлцээрийн яг англи хэл дээрх их болон монгол орчуулга хоёрын хоорондох тодорхой байдлыг бас нэг дахиад шалгаж хармаар юм шиг байна. Яа тэгэхээр энэ яг гадаад яамны орчуулга юм уу эсвэл хаанаас гаргасан орчуулга юм бэ гэж. Тухайлбал одоо энэ англи хэл дээр бол юм дээр тэр contracting parties гэдгийг манайхаар хилцэн тохирогч талууд гэж орчуулсан байх юм. Зарим зүйл дээр зөвхөн хилцэгч талууд гэдэг. За тэгээд дээрэс нь тэр одоо юм дээр тэр intention, aiming, convinced гэдэг үгнүүд дээр бас яг оновчтой орчуулсан хэсэг нь бас жоохон эргэлзээтэй санагдчихэв. Өөрөөр хэлбэл яг англи хэл дээр байгаа энэ шиг яг батлагдана гэж ойлгож байгаа. Тэгээд яг ардталт нэг монгол хэл дээрх орчуулга нь болохоор хитрхи уран сайхны эрх зүйн нөгөө түгээмэл нэр томьёон дотор хэрэглэгддэггүй үгнүүд нэр явж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө яг хоёрдмол утгатай агуулга гарах магадлал байна. За тухайд дараад нь бас тэр энэ ядаж Европын холбоо гэдэг үгээ хоёр янзаар бичсэн. Им үгийн ит, эр үгийн ит бичсэн байх жишээтэй. Чи Европын холбоог уул нь бол дүрмээр бол гадаад үгэнд бол им үгийн ордог. Гэхдээ 21 оны Токиогийн Олимпиас хойш шилбэл Европын холбооны эр үгийн игээр бичээд байх жишээтэй. Тэгэхээр яг энэ дээр нэг бичиг баримтан дээр хоёр янзаар бичсэн үгнүүд байна. Дээрээс нэг бичиг баримтан дээр яг монгол хэл дээр оновчтой орчуулаагүй байж болзошгүй зүйлсүүд байгаамаа. Энийг яг нөгөө эцэслэгдээд явах юм бол дахиад энийг ингээд нэг нягтламаар байгаад байгаамаа. Одоо миний ойлгож байгаагаар энэ чинь 11 цагаас дараагийн байнгын хороогоор хилцэгдээд ингээд явна. Тэгээ энэс нь өмнө ч тийм үү энэ ажлын хэсгээс орчуулгатай холбоотой зүйлүүдийг нягтламаар байгаа. Учир нь бол энэний чинь дагаа цаашаага эрх зүй үр дагаврууд гарах учраас энэ дээр бол нягтламаар байна гэж хэлмээр байна. Тэгээд одоо энэ сүүлийн үед энэ сүүлийн нэг хэдэн сарын хугацаанд Германд шилбэл 2000 гаруй хүн байрвчлагдсан. Англид бас нэлээд олон 3000 орчим хүн байрвчлагдлаа. Яагаад тэгэхээр энэ нөгөө хүний нэр төр алдар хүндэд халтсан гэдэг асуудал асар эмзэг болоод явчлаа л да. Тэгэхээр энэ одоо хоёрдугаар зүйлийн A хэсгээр жишээлбэл бусдын аймнаас эрүүл мэнд эрхчлөө алдар хүнд эсрэг гэмт хэрэг гээд байлаа гэхэд Монгол дээр бол энэ зөрчлийн хуулиар жишээлбэл шийтгэгдээд явж байгаа. За дээр гэх мэт энийг жишээлбэл одоо яг equivalent буюу хооронд нь холбогдсон нэгэнд Европын холбооны 27 улсын стандарт юм бол энэ дээр ямар зохицуултууд хийх юм бэ ч гэдэг юм уу. За дээрэс нь тэр орчуулган дээр жишээлбэл Европын холбооны улсуудад гэмт хэрэг үйлдэн Монгол улсад оргон зайсан гэдэг. За энэ ч юм болохоор бас хоёрдмол утга агуулдаг байгаа байхгүй юу? Монгол улсад оргон зайсан гэдэг бол Монгол улс руу оргон зайлсан гэдгээс ялгаатай үгүй юу гэдэг ч юм уу. Монгол улсад үйлдэгдсэн гэмт хэрэг дээр тий ялгална улс руу буюу одоо нөгөө зорихын тий ялгал гэдэг байгаа. Тэгэхээр гэх мэт яг нэг ийм хилцүүтэй холбоотой зүйлүүд дээр нягтламаар санагдаж байна. Яг тэгэхээр нэг өгүүлбэр дотор хоёрдмол утгатай зүйлүүд байгаад байгаа гэдгийг л хэлээд байгаа шүү. Энэ дээр та хүмүүс бас хууль зүйн этимолог талаас нь нэр томьёо талаас найруулга талаас нь бас дахиад нэг хармаар санагдаж байна. Энийг хэлэх гэсэн.